За сайн байцгаана уу? Өнөөдөр газар зүйн 8 дугаар ангийн хичээлээр Монгол орны агаарын температурын хуваарлтыг үзэж судлахаар багшны хичээлээ бэлтгэлээ. За хичээлийн эхэнд та бүдээс асуулт асууя гэж бодож байна. За хүүхдүүд та бүхэнд Монгол орны цагаар хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна уу? За багшийн хувьд бол хавар одоо шорон шурга маш их болж байна. За энэ ямар учиртай вэ? Үүнд одоо юу нөлөөлж байгаа вэ? За дэлхий дээр цөлжилт төс жургамлан нөмрөг багасч байгааг илэрлэл нь энэ юм байна. За үүнд юу нөлөөлж болох вэ? За голчлон хүний буруутай үйл ажиллагаа. За энэ дундаа ил задгаа хог хаягдал, хорт утаа, угаарын хий, ой мод огтлох, усыг ариг гамгүй ашиглах гэх мэт маш олон зүйлс Монгол орны цагаарын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа юм байна. За энэ болгоно нь эргээд арын температурын хуваарлтанд нөлөөлж байна. За багш нь энд Монгол орны 1-р сарын агарын дундаж температурыг зургийг харуулсан байна. За энэ дээр өнгийн шатлалын аргаар уншиж бас болно. За мөн энэ цэнхэр мөрийн шугам бол ижил тав утгатай температурын цэгүүдийг холбосон шугамуд буюу изотермийн шугам гэж байгаа. За тэгэхээр энэ изотермийн шугамыг анзаарч хараад өнгийн шатлалын аргатайгаа давцуулан унших юм бол Монгол орны хойд хэсэг буюу өндөр уулархаг бүс нутаг, Хөвсгөлийн улс, Алтай хангай улс, Хинтийн улсын бүсэнд ойр орчимд агарын температур нэлээд хүүтрэлтэй бага. Монгол орны өмнөд хэсгээр нэлээд дулаахан гэж харагдаж байна. За үүний тод жишээ нь бол ус нуурын орчимд хасаг 35 хэм байхад Алтайн өвөр говьд хасаг 15 хэм буюу 20 градусын ялгаатай ажиллаж байна. За тэгэхээр үүн дээрх зураг дээрээс багш нь Монгол орны хувьд агарын температурын хуваарлалт харилцан адилгүй байдаг юм байна гэсэн дүгнэлт хийж байна. За мөн жилийн дундаж температур нь 45 дугаар зэрэгдээс урагших нутгуудад нэмэх утгатай, нэмэх буюу дулаан, үүнээс хойш нутгад хасах утгатай буюу хүүтрэлттэй эм зүй тогтол ажиглагддаг юм байна. За агарын температурын энэ харилцан адилгүй ялгаатай хуваарлагдсан байдал нь монголчуудын эрхэлж буй аж ахуйтай мөн холбоотой. Эрхэлж буй аж ахуйд нөлөөлдөг. За үүнд газар тариалангийн аж ахуй эрхлэхэд хүүтрэлг үргэлжлэх хугацаа болон хоногийн дундаж температур нэмэх 10 хэмээс дээш болсон байх тохиолдолд энэ нөхцөл бүрддэг. За тэгвэл Монгол орны хувьд газар тариалангийн үйл ажиллагаа 4-р сарын дунд үеэс эхлээд 10-р сарын их үеэр дуусдаг. За энд Монгол орны 7-р сарын агарын дундаж температурыг харуулсан зураг үзүүлж байна. За эндээс ингээд ажиглах юм бол Монгол орны өмнө хэсгээр буюу одоо Говьалтай, Баян хонгор, Өмнө говь, Далан задгад, Дорн говь аймагуудын нутгаар жилийн дундаж температур нэмэх 6 хэм, за 7 сард нэмэх 24, 1 сард 16 хэмийн дулаан ийм байдаг байх. За Монгол орны хамгийн хүйтэн болдог газар Завхан аймгийн Тосон цэнгэл сумд хасах 55 градусаас одоо илүү хүүтрэх бол бас гардаг юм байна. За мөн Увс аймгийн Зүүн говь суманд хасах 56 градусаас одоо бууж хүүтрэх тохиолдол гардаг байна. За мөн Монгол орны хамгийн дулаан газар нь Баян хонгор аймгийн Жинс сумын нутагт орших Эхийн голд нэмэх 44.8 хэмээс давж халах тохиолдол ажигладаг байна. За мөн Дорнод аймгийн Чойбасан хотод нэмэх 40 хэмийг давж халах тохиолдол байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг баттгаад багш нь гэрийн даалгаварт 3 асуулт бэлдсэн байгаа. За Завхан аймгийн Тосон цэнгэл сум болон Өмнө говь аймгийн Далан задгад хотын агарын температурыг харьцуулан шалтгааныг тайлбарлаарай. Яагаад одоо Тосон цэнгэлд маш их хүйтэн байхад Өмнө говь аймгийн Далан задгад дулаахан байгаа вэ? Учрыг тайлбарлаарай. Энд агарын температурын хуваарлтын зургийг ажиглаж харж агаад тайлбарлах боломжтой. За мөн агарын температурын ялгаатай байдал юу нөлөөлж болох вэ? Хүүхдүүд та бүгд харьцуулан дүгнэлт хийж тайлбарлаарай. Мөн Монгол орны хувьд Сэлэнг, Дархан уул аймаг зэрэг нь газар тариалангийн гол бүс нутаг гэж нэрлэгддэг. За яагаад энэ ингэж нэрлэх болж байгаа вэ гэсэн шалтгааныг тайлбарлаарай.